За сайн байцгаана уу. Өнөөдөр хөдөлгүүрийн ажиллах зарчимтай танилцъя. За туршилтанд хэрэглэгдэх болж болохоор зис оромог болон зүрх өвчний голд байрласан мотор, 1.5 вольттэй 4 шилдэг батарейны суур, залгагч контакт, холбогч утаснууд ашиглана. За одоо бүгдээ хэлхийг өгсөрье. Батарейныхаа суурьнд батарейнуудаа хийж өгье. За хамгийн захын шам дээр нэг холбогч утсаа хийгээд за сойзондоо холбож өгнө. За нөгөөдлийн захын шамд нэг холбогч утас холбоод за мөн сойзныхаа нэг үзүүртэй холбоно. За батарейнуудаа цуваа холбох байгаа. За хоёр хүчийн хооронд холбочихлоо. За батарейныхаа нэг үзүүрийг захын шам дээр холбоё. За контактныхаа нэг хүлэнд батарейнаас гарсан утсаа хичээ. За захын хүлэндөө холбогч утсаа холбоод за нөгөөдлийнхөө хүлэнд энэ үзүүрээ холбоод за одоо нэг хэлхий маань өгсөрөгдчихлаа. За соронзон орон доторх гүйдэлтэд дамжуулагчид өөрчлөлт хүчний нэг чухал хэрэглээ бол цахилгаан хөдөлгүүр. За цахилгаан хөдөлгүүрийг тогтмол болон хувьсах гүйдлийн хөдөлгүүр гэж ангилдаг. За цахилгаан хөдөлгүүр нь болохоор механик энергийг цахилгаан энерги болгон хувиргах зориулттай. За энэ механик ажил хийгдэн ингэснээр багш төхөөрөмжийг ажилуулах эргэлдэх хөдөлгөөн үүсдэг. За хэлхээ битүүрэх үед за энэ оромогоор гүйдэлгүй оромог доторх зүрх өвчний эргэн тойронд тогтмол соронзон орон үүсэж байгаа. Окей. За моторны энийг болохоор якор гэж нэрлэдэг. За якор нь соронзон орны алдагдлыг багасгана. За энэ мотор болохоор 3 якортой. За якор нь болохоор шүргэгч контакт бүхий тесэн сойжны тусламжтайгаар хүчтэйг залгагдана. За якороор гүйдэхгүй үхэд соронзон болж зүрхөвч якрын хооронд хүч үүснэ. За энэ зүрхөвч болон якрын хооронд хүч үүснэ. За якрын тодорхой байрлалд коллектор буюу энийг коллектор гэж нэрлэж байгаа. Коллектор буюу туйл солигчийн тусламжтайгаар гүйдлийн чиглэл буцаж солигдно. За эргэх хөдөлгөөн саадгүйгээр цааш үргэлжлэнэ. За ингэж тогтмол гүйдлийн хөдөлгүүр доторх хөдөлгөөн үүсдэг байна. Окей. За одоо бүгдээ хэлхээгээ битүүрүүлээд мотороо ажиллуулж үзье. За одоо хүчтэй хэмжээд үзчихье. За хэлхий маань одоогоор битүүрээ. За одоо мотор маань ажиллаж байна. За бид нар одоо хэлхийний хүчтэйг хэмжиж үзье. За мотор маань одоо ингэж эргэж байна.
Дэлхий дотор сууж байгаас мотор эвлэгдэж байна. За одоо бүгдээрээ хэлхийгээ салгаад моторныхоо дотоод бүтцтэй танилцъя. За сойдноос утаснуудаа холбогч утаснуудаа салгаад бүх холбогч утаснуудаа салгачих. Контактнаас утсаа салгаад за зайнуудаа суурнаас нь гаргачих. За одоо моторныхоо дотоод бүтцтэй танилцуулж байна. За энэ хар болтыг талиад за энэ болохоор дамнуураг буюу холбогч байна. За энэ болохоор шүргэгч контактын өөрөг бүхий зис сойд хоёр шигдэг. За нөгөөдлийн хар болтоо талий. За энэ мотор маань харагдаж байна. За моторны маань энэ харагдаж байгаа энэ хэсэг болохоор якор гэж нэрлэдэг байгаа. За 3 якортай байна. За тойроод тисээр орогдсон мотор байна. За энэ түр авчи. За одоо зөргөвчээс гаргаж авъя. За зөргөвч маань тусдаа байдаг юм төмрүүд байна. За нөгөөдлийн зөргөвчийг талий. Оромны хажууд бэхлэгдсэн зөргөвч байгаа. За 9 ширхэг байгаа энэ зөргөвч. За одоо оромны голд байгаа зөргөвчийг гаргая. Оромны голд маань 1 ширхэг том зөргөвч байгаа. За оромны маань болохоор энэ хэсэг нь болохоор 160 градустай, хөндлөн огтлын талбай нь болохоор 0.3 мм квадрат. За энэ болохоор 80 градус. Энэ хоёрын орооцын тоо тэнцүү буюу хоёулаа 160. Гэхдээ хөндлөн огтлын талбай нь өөр байгаа. За баярлалаа.